За хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. За яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Дуур Бүжгийн Эрдмийн театрын тэргүүн гоцлооч Нацаг Дорж, Дуур Бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч Инхчин нар бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За сайн байцгаана. Өнөөдрийн минь төргий. Өнөөдрийн минь. Урилгыг манд хүлээн авч ирсэн таяртай их баярлалаа. Их ажилтай завгүй байхад нь бид дооцоороо авчирлаа. Тэгээд юуны төрөнд ярианыхаа эхлэл та бүхэнтэйгээ гоё дэлгэрэнгүй сайхан танилцъя. Үзэгчдээ бас өөрсдөө сайхан танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За, Улсын Дуур Бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч Инхчин байна. Тэгээд миний хувьд болохоор би Монгол Улсын консерваторийг 2025 онд төгсөөд тэгээд шууд Дуур Бүжгийн Эрдмийн театртаа ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ бол ажиллаад жил болох ч байгаа гэсэн. За намайг одоо Нацаг Дорж гэдэг одоо Дуур Бүжгийн Эрдмийн театрын тэргүүн гоцлооч. Одоо би консерваторыг сургуулийг 2015 онд төгсөөд яг одоо хүртэл яг гоцлол тэргүүн гоцлооч бүжигч нэр одоо болтол ажиллаж байгаа. Ахмад дуран бүтээлч. Бүтээлчтэй. Аа. За Дуур Бүжгийн Эрдмийн театр одоо энэ амралтын өдрүүдээр те маш бас гоё тоглолтыг бол үзэгч болондоо хүрэх гэж байгаа. За энэ тоглолтын талаарх мэдээллийг бол хэдүүлээ үзэгчдэд хүргэнэ. За энэ тоглолт маань ер нь Дуур Бүжгийн Эрдмийн театрт хичнээн удаа тоглогдож байв. За тэгээд энэ удаад бол хичнээн удаан тоглогдох вэ гэх мэтчлэн мэдээллийг өргөж. За энэ Дон Кихот гэдэг бүжгийн жүжиг маань одоо энэ Хасамтан сайтад одоо тоглогдно. Одоо энэ маань Людвиг гэдэг Минкус гэдэг хөгжмийн зохиолч. Одоо Дон Кихот бүжгийн жүжиг одоо хөгжмийг зохиосон тийм хүн байгаа Людвиг Минкус гэдэг. Тэрэнд одоо 200 жилийн ойдонд зориулаад 4 удаа нийтдээ өмнөх нь 2 удаа тоглолцсон 2 сарын 14 15-нд тоглоод одоо болох дээрээс 4 сарын 18 19-нд тоглогдох юм. Одоо энэ 200 жилийн ойдонд зориулаад 4 удаа ингээ нийтдээ энэ жилийн үед бол 4 удаа ингээ тоглогдож байгаа. Тэгээ анх бол энэ бүжгийн жүжиг маань 1869 онд одоо анх Болшой театрт тавигдчихсэн. Ийм одоо балетын жүжиг байгаа. Анх одоо Мариус Питипа бүжгийг дэглэж Людвиг Минкус хөгжмийг зохиосон байна. Тэгээд одоо манай Дуур Бүжгийн Эрдмийн театр 1972 онд анх тавигдсан. Одоо тийм бүжгийн жүжиг байгаа. 72 оноос одоо хүртэл тасралтгүй. Тий 54 жил одоо ингээд тоглогдож байна гэсэн. Өөрөө энэ жүжиг нь өөрөө бас 1800-аад оны гэхэр чинь бүр Аристотель эрт үед бол бүр тоглогдож ирсэн тий гайхалтай бүтээл хагаад тахна шүү дээ. Аристотель шүү дээ тий. Алдартай бүтээл. Хүмүүс нэлийн зорж үздэг. Тэгэхээр хоёрхан өдөр тоглогдож байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол 4 удаа тоглогдох. Сүүлийн 2 тоглож байх нь шүү дээ. Тэр бас гоё их амралтын өдрийг сонгосон байна. Баярлалаа тий. Гэр бүлэрээ их очиж үздэг болсон шүү дээ. Тий хүмүүс үздэг бол тий. Харьцангуй хүмүүс гэхдээ хамаагүй их үздэг болсон байлаа тий. Хоёрын маань хувьд ямар дөрүүд дээр ажиллаж байгаа вэ? Бид хоёр гол дөрүүд дээр одоо би Басил гэдэг одоо өсчин тийм залуу байгаа. Одоо гол дүр. Одоо манай Инхчин маань одоо Гитри гэдэг эмэгтэй анх удаага одоо дүр дээр гарах гэж байгаа. Тоглол сандрал дээр сандарч байгаа. Та хэдийн маань хувьд бас ингэ байнгын бэлтгэлтэй тий. Байнгын бэлтгэлтэй. Ер нь хэр байна одоо яг анх удаа бас нэг юм том дүр дээр гарах гэж байгаа учраас бас нэг юм даангаас сандрахаас илүү бас нэг том хариуцлага бас цаанаас явж байгаа болов уу гэж бодоод байна тий. Яг хин дүр дээр л би нэг ингэх ёстой даа гэдэг бас нэг өөртөө нэг юм өгж байгаа зүйл байгаад байгаа шүү дээ тий. Гол дүр тусмал хариуцлага илүү их нэмэгдэн тэр жүжиг авч явж байгаа учраас тэгээд маш их сандарч байгаа, маш их давталж байгаа. Ер нь бүжигээр яг ингээд жүжигийг илэрхийлээд хүнд ингээд бүр шууд ингээд ойлгох хэмжээнд хүргэн гэдэг нь өөрөө маш одоо миний бодлоор зүгээр үзэгч миний бодлоор бол маш хэцүү зүйл байгаа даа тийм. Тэгэхээр яг тэр болгоныг яг ингэж ойлгомжтой хүргэн гэдэг бол асар их хөдөлмөр бэлтгэлийн үр дүү юм болов гэж хараад байна. Тэгэхээр та ер нь бэлтгэл хийдээгэр гэсэн. Өмнө нь яг тоглогдсон учраас бас харьцангуй гайгүй баг. Гэтэ бас ингээ зарим нэг шин дөрүүд дээр ингэж байгаа учраас нэлээдгүй бэлтгэл явагдаж байгаа болоо тийм. Манай Инхчин дээр одоо шин дүр одоо шин хүн гарч байгаа учраас нэлээд шахуу нэлээд одоо тийм ачаалтаа ажиллаж байгаа. Одоо нэлээд л одоо шахуулж байгаа гэх юм уу Инхчин маань. Балетчдыг одоо бүжигчдээ ер нь бол бүжигчин бас жүжигчд
Тийм, балетын жүжигчин гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хамтарч байгаа бас одоо гол дүр тоглож байгаа бүжигчний маань хувьд бас одоо юм туршлагатай хүн байгаа учраас их сайхан байгаа л гэж бодож байна тий. Тэгээд гэр бүлэрээ манай үзэгчид бас зориод очиод үзэх болов гэж бодож байна. Тоглогдох цагууд нь хэдэн цагаас вэ? 5 цагаас. 18, 19-нд ерөөсөө даан 5 цагаас тоглох. 18, 19-нд 17 цагаас тоглох юм байна тий. За та хоёртойгоо илүү сайхан танилцсанаа. Ер нь яг энэ балет гэдэг яг энэ урлаг хийн сонгодог урлаг руу ер нь яагаад яг орох шалтгаануудыг бас сонсмаар санагдаад байна л да. За өөрөө ч хувьд бол бас одоо ер нь бол чамгаа олон жилээр бүжиглчлээ тийм мэргэжлийн яг энэ төвшөнд очсон хүний хувьд ер нь яг анх яагаад энэ мэргэжлийг сонгох болоо юунд нь дорлож вэ? За анх манай ээж маань өөрөө Монгол бүжигийн багш өөрөө бүжигчин тийм юм баггүй. Тэгэхэд анх намайг угаасаа шууд хараад өөрөө бүжгийн багш хүн юм чи. За миний өөрөөс л би пропорц одоо бүх юмнуудыг хараад за ерөөсөө балет чинь болох юм байна гэл. Хөл гар бүх юмнуудыг харж байгаа юм чи өөр. За балет чинь болох юм байна. Чи бас хараа шууд шинжиж байгаа. Тий хараа шууд шинжиж байгаа шүү дээ бүх юмыг одоо морь одоо яаж шинждэг вэ те. Тэгээ тэрэн шиг л за миний ерөөсөө балет чинь болох юм байна. За хөл бол янз яг балет. Тий тэгээ би хаамаа ер нь за тэгээд бүх юм яг л байна. Тэгээ анх хөгжим бүжигт консерватор одоогийн консерваторт анх 2008 онд шалгуулад тэгээд анх орж исэн юм байна. Тэгээд 2008 онд ороод 2015 онд 7 жил суралцаад төгсөж ирсэн. Тий. Одоо манай ээж л намайг оруулсан гэх юм. Би одоо анх одоо өөрөө ч юу ч мэдэхгүй тэгээд орж ирсэн. Өөрөө дуртай байсан уу? Тий, өөрөө аягүй их дуртай байсан. Тий. Шууд балет юунд орлоо гэдэл шууд анх нөгөө нэг тайз руу юу руу ороод заал руу бүжгийн заал руу ороод тэгэл за яг миний байх газар л энэ даа гэж мэдэрч байгаа юм чи. Тэгэл аяг их дуртайсэн. Өөрөө тий. Гоё юм аа. Эгчингийн маань миний хувьд бол нацгаа хахаас ялгаатай би анх тийм дуртай байгаагүй. Нөгөө нэг анхнаасаа нөгөө багасаа мөрөөдөл гэж яддаг штэ тийм юм болно гэд эмч болно гэж боддог гэсэн аахгүй юу. Тэгээд яг жоохон юм хөдөлгөөнтэй хүүхдээсэн болохоор манай ээж одоо эмэгтэй хүүхд юм чинь зөв биеийн галбартай юм болох гээд анх балетын дугууланд явж эхлүүлсэн. Тэгээд тэр үедээ би өөрөө нэг тийм дуртай байгаагүй. Тэгээд аягүй их дургу эсэргүүцэл бистэй явахгүй гэж уйлал. Тэгээд явж аваад нөгөө нэг тэмцээнүүд болдог аягүй их одоо сонирхогч дунд мэрэгжлийн хүмүүсийн дунд аягүй их тэмцээнүүд болдог. Тэгээд тэмцээнд ороод тайзан дээр гараад үзчихэж байгаа шүү дээ. Тайзан дээр гарч үзэл заас байж байгаараа дажгүйч юм уу гэх юм. Би яг нэг айгүй олон жил хичээлсэн. Тэгээд сүүлдээ нөгөө нэг гарч чадхаа болчихдаг. Балетаас нэг донцчихдаг. Тэр мэдрэмжэндээ. Тэгээд за би балет ч юм болъё гэдэг ээж хэлсэн чи ээж айгүй эхлэхэд дургу. Хөөе балет ч юм болох гэж чамайг явуулаагүй шүү дээ. Гэт тэгээд яг нөгөө нэг өөрөө хүсэж байгаа болохоор ялцчих манай ээж дэмжээд гэр бүлийнхэн маань маш их дэмжээд тэгээд анх одоогийн Монгол Улсын консерваторт 2018 онд ороод тэгээд сая 2025 онд 7 жил суралцаад төгссөн. Гэр бүлийн чинь хувьд ер нь яг юм урлагийн чиглэлийн хүмүүс байдаг уу? Баггүй манай гэр бүлд урлагийн байхгүй. Тэгэхээр бас их гайхаж хүлээж авч байгаа хэрэг. Юу бүжигч юм бэ гэж байна. Нөгөө хүүхдийг бас нөгөө багаас нь тий юунд дуртай байна, ер нь юу чадхаар юм гэдэг эцэг эхчүүд манаас анзаараад ингээд ямар нэг дуртай сонирхолтой ч гэдэг юм уу, тий чадхаар ч гэдэг юм уу, тэр зүйлд нь ингээд оруулаад үзэх юм бол өөрөө дурлаад тэгээ цаашдаа бүр мэржлээ сонгоод явдаг гэдэг юм бас ингээд жишээ болж байгаа даа гэж бодож байна. Тэгээд гэр бүлд нь одоо урлагийн хүн байхгүй ч гэсэн анхдагч нь болоод ингээд авч ирдэг шүү дээ. Хамгийн анхны Усын дүүр бүжгийн Эрдэнэ театрт ороод анхны тайзан дээр гарах үеийн мэдрэмж та хоёрын маань хувьд ямар байсан болоо? Манай сургуулиболохоор 10 дугаар ангиас эхлээд дүүр бүжгийн Эрдэнэ театртаа гэрээд бүжигчнээр ажиллаж болдог байхгүй юу? Тэгээд нөгөө тоглолтуудынхаа олон хэсэгт нь бүжиглээд явдаг юм. Тэгээд хамгийн анх Монголд 2022 онд Моднуур бүжгийн жүжиг 32 хүнтэй тоглоход нь бид нэр орчихсон байхгүй юу? Тэр үед анх удаа одоо юм том жүжигт тоглож байгаа штэ тий. Тэгээд бас амар сандраад маш их сандраад тэгжсэн. Гэтэ тэр тайзан дээр гарах мэдрэмж бол үнэхээр гоё идэг. Яг нэг гараад ирсэн багт бол тэр сандрал айдас байхгүй болчтой байх тий. Тэгэл үзэгчдийн нөгөө алга ташлтаас нурмаа аваад. Зөв төрж юм анхны тайзан. За яг хамгийн анхны тайзан дээр яг купел хийжсэн юм. Купел гоцлолж байсан юм. Яг тэгэхэд жоохон нөгөө анхны гоцлол гэдгээрээ жоохон аягүй их жоохон сандарч байсан юм. Нилээн тогтолтой зүр
гэл одоо яах вэ гэл айгүй тэгж тогтлооч тийм жоохон сандралтай тэгж тарж ирсэн. Гэтэ одоо ер нь яг нацгларжийн хувьд бол нэг тийм айхтар сандралч гэдэг юм уу тийм зүйл бол харьцангуй гайгүй. Тий одоо л гайгүй болцсон. Түрүүнд бас та хоёрын яриан дээр тэмцээн уралдаанд бол нэлээд оролцдог байлаа гэдэг чинь. Ер нь манай Дүр Бужийн Эрдэм театрын одоо яг үндсэн одоо бүжигчд ч гэдэг юм үнсэн ажилчид маань одоо бас гадагш олон улсын том тэмцээн уралдаануудад бас оролцох боломж хэр байдаг юм бол ер нь та хэдийн хувьд бол оролцдог уу? Тий оролцдог. Өмнө жилүүд өмнөх жилүүд 2019 18 он гэдэг ер нь бас Солонгосын олон улсын тэмцээн болон Оросын холбооны олон улсын тэмцээн, Москвагийн олон улсын тэмцээн, тэгээ Монголд анхаарахтаа зохиогдсон олон улсын тэмцээн гэх мэтчлээ олон тэмцээнүүд дээр орж шагналт байруудыг эзэлж ирсэн. Сүүлд ер нь ямар тэмцээн уралдаан болов? За миний хамгийн сүүлийн оролцсон тэмцээн бол Москвагийн олон улсын тэмцээн. Тэр нь A зэрэглэлийн хамгийн том тэмцээн гэх юм. Тэрэнд яг semi finalist болж ах шишээ шалгарч ирсэн. Тэр их орн шүү дээ. Их орн тий. 2022 онд анх орж ирсэн юм тий. Гэтэ ер нь бас яг манай бас балетын яг энэ урлагаар бол манай залуучууд бас гадаад руу тий илээдгөө бас гараад яг гадаадын том театруудад бас гэрэтэр гэж бүжиглэх ажиллах юм гарц бас нэлээдгөө бол нэгтцэн байд юм болов уу гэж анзаараад байдаг шүү дээ. Одоо ингээ хэд хэдэн бас бүжигчдтэй манай бид нэвтрүүлгээр ярилцж байлаа. Солонгос улсад бас жишээ нь бол одоо маш олон залуучууд, монгол залуучууд бүжиглэдгийн гэж л бас сонсч ирсэн юм байна. Тиймэрхүү боломж гаргалгаанууд бас нэлээдгүй их нэгтцсэн юм шиг байгаа маа тий. Олон улсад бол манайх одоо ингээ нээлттэй болсон шүү дээ. Ардчлал гээд одоо тэрнээс улбалаад одоо Америкт одоо Германд гэдэг дэлхийн нийт одоо тарсан гэх юм уу. Манайхд чи Японд маш олон хүмүүс гоцлол хийж байна. Солонгост гоцлол хийж байна. Америк гээд тэгээд одоо Герман гэл барууны орнуудаар гээд манайхаас нэлээд сайн байна. Ер нь энэ балетын урлаг би бас амар хүнд хэцүү зүйл гэж ойлгоод байдаг юм. Тойрын хувьд ер нь яг одоо л яг мэрэгжлэрээ яг мэрэгжлийн хүн болцсон ажиллаж байгаа учраас бас нэг тийм хүнд хэцүүг нь бас мэдрэхэ болцсон байж магадгүй л дээ. Яг сүүлийн үе залуучууд бол бас яг сонирхлоор бол нэлээд сонирхдаг болцсон байна лээ. Балетын урлыг. Тэгэхээр ер нь хүнд хэцүүгийн хувьд ер нь хэрвээ. За хүнд хэцүүгийн хувьд гэх юм бол анх хэлж яхад айгүй хэцүүсэн. Одоо баг хамгийн суурь тавилт маялт гэх юм бол одоо балет ч амар нарийн урлаг штэ. Бүх гарны хөдөлгөөн, хөлний тавил, алхаа, гიშгэ бүх юм цаанаасаа тавигдчихэдэг учраас. Тэгэхээр нөгөө хүүхдийг нөгөө бага бахаас нь ясн бэхжихээс нь өмнө тэрийг биед нь суулгаж эхэлж идэг байхгүй. Уян хатан одоо хөлний тавил, эргэлт гэдэг бүр нарийн тэр бүр нилээ нарийн. Тийм тэр болгоны бүх анханаас нь эхэлж тавьж суулгадаг. Тэгээ олон жил тэрийгэ бэлдэж явж ингэсээр хагаад тэр нь сүүлдээ одоо тийм яг жүжигчин болоод одоо тэгэж гарч ирж байгаа. Тэрний одоо ингээд тайзан дээр бүжиглээд байгаа тэр гой зүйлийн цаана асар их олон жилийн хөдөлмөр хөс хүч байж идэг. Тийм шүү. Тийм баг багасаа. Одоо том болчоод яг мэрэгжлийн балетчин болно гэдэг бол бодлоо. Тэр чинь ингээд ясна бихчээд ингээд том болцсон. Тэр бол баг боломжгүй зүйл үү? Баг тийм боломжгүй. Яг сонирхчийн хувьд бол байна. Сонирхчийн хувьд бол бололцоотой л да. Балетын жүжигчин гэдэг утгаараа тийм барил тийм боломжгүй. Тийм яг багаас нь эхлээд бүх юмудыг тавьж өгдөг. Бүр нарийн урлаг учраас тэрүүгээрээ жоохон онцлог гэж жоохон хэцүү гэх юм уу. Тийм миний хувьд бол яг анх яг тэгж ихэхээс л айгүй хэцүү гэдэгсэн. Одоо тэгээ ганцаараа тэгэл зарим үед заалан тэгэл хийгээл айгүй хэцүү санагддагсан надад. Ингэж хийх нь ямар хэцүү юм бэ гэж сонголтой гэж шантраал зарим үед их өвдөх тохиолдол байна шүү дээ. Тэгэл хүн хүнд шахуулаад тэгчихэд өөлөх тохиолдол хамгийн анх нь орж ирээд өөлөх цаашаал юм шиг. Өөлөх цаашаа тэгэл хөс мэс гойжаа тэгэл хөс гойжол нулимс гойжол тэгэл явж байгаа ч ерөөсөө. Стад яг юм ажилдаг орлогтой тий. Тэгээ ерөөсөө л аягүй хөөртэйг их ажиллана. Ерөөсөө бие их нухан тэгэл маш их бэлтгэл хийсний араас одоо олон жил хийсний дараа л яг ийм чигэн бүжигчин жүжигчин артист болж.
яг шахуулаад бэлтгэл хийж байгаа хүмүүсийг харахаар ч өмнөөс нь л яа гэдэг шүү дээ тий. Тэгээд одоо бичлэгийг л үзэж байлаа тий. Тэгэхээр ч одоо бүр асар хүс хүн бэлтгэлээ. Жүжигчин болсны дараа ч гэсэн хүнд цэцүүл агиох байдаг. Бэлтгэл гэмтлээс ахуулаад бэлтгэлийн ачаал гэдэг ч юм уу. Шаналх зүйлүүд маш их байдаг. Ер нь бол хамгийн хэцүү зүйл нь миний хувьд бол бэлтгэл гэмтэл гэж үздэг. Одоо бэлтгэл гэмтэл гэхээр яг ихэвчлэн ямар шүү бэлтгэл гэмтэл ер нь тохиолдох уу? Одоо яг мэрэгжлийн тал дээр гэх юм. За манай балетийнхан бол ихэнх өвдөг, шагаа, нурууны гэмтлүүд агиох авдаг. Тийм. Яг тийм байна те. Тэр чи яг ингээл үсэрч хараад үсэрч байгаа. Яг бас хөл яг тэр доод үе мөчний хэсгэрч нэлээд хүн. Тий. Ингчингийн хувьд ер нь гадаад улсын томоохон тэмцээн уралдаанд ер нь хэр оролцож байгаа? Оюутан байх тач гэдэг юм уу? Сурагч байхдаа би 2024 онд Оросын албаны улсын Перм хотод зохиогддог бас АИ зэрэглэлийн тэмцээнд би хүрэл медаль аваад ирсэн. Дандаа л маш өндөр чансаатай тэмцээнүүдийг л нэрлэж байна тий. Тэгээд өнөөдөр бас нэвтрүүлгийг маань үзэн суугаа эцэг эхчүүд. За тэгээд ийм гоё хүмүүс болохын сан би балетчин болохыг хүсдэг, балетын жүжигчин болохыг хүсдэг гэж бодож байгаа хүүхдүүд манаас их үзэж байгаа болоо гэж бодож байна. Та хоёрын маань ярианаас гоё урам зориг аваад за ийм байдгийн байх шүү, ингэх ёстой юм байна шүү тий. Хэцүү үе байсан ч одоо ингээд авч тулаад ингээд байж байгаа хүмүүс байна шүү гэд ярианаас нь бол их гоё олон зүйлийг ойлгож байгаа болоо гэж бодож байна. Мөн дээрээс нь энэ амралтын өдрүүдэд болох одоо Дон Кихот хэмээх хүү бүжгэн жүжиг бас үзхийг маш их сонирхож байгаа болоо гэж бодож байна. Тэгээд бүжгэн жүжигийнхаа ерөнхий нэг юм утга тий бас нэг товчгоо ингээд тайлбарлаж өгөөл тий яг ямар утгатай жүжиг байдаг. Өмнө нь бол би яг нэг удаа үзчихсэн. Тэгээд манай үзэгчдэд бас гоё тайлбарлаж өгөөл тий тавчгаа. За тийм. Дон Кихот бүжгийн жүжиг маань тийм хайр дурлалыг харуулсан тийм Испанийн одоо бүжгийн хэм маягийн одоо хурц хөдөлгөөн одоо тийм зүйлийг илэрхийлсэн тийм бүжгийн жүжиг байна. Испанийн тэр хөдөлгөөнийг одоо бүжгийн жүжигтээ шингээж өгсөн маань хүний тэр гал цогийг бадраасан одоо хурц хөдөлгөөн, эрэмгийн хурдтай хурц одоо тийм Испаний бүжигч нь одоо тийм газар дэвсэлсэн бүжиг гэдэг чинь хурцтай шүү дээ. Эрэмгийн харц марц хурц өгдөн шүү дээ. Тэгээд газар мазар дэвслээл тэгж мэгж бүжиглж байгаа. Айгүй тийм хүний сэтгэлийг огшоосон тийм нэг галыг бадраасан тийм бүжиг байдаг байхгүй. Тэрийг одоо Дон Кихотын бүжигтэй одоо тийм нийлүүлж өгсөн байна. Тийм Дон Кихотын бүжгийн хэм маяг маань Испани одоо хэм маягтай тийм бүжиг гэсэн. Тэгэхээр одоо үзэгчид тийм гал цагийг илүү их хөрөнгө бадран гэх юм. Тийм гал цаг тийм эрэмгийн хурдтай хөдөлгөөнүүд. Тэгээд дээрэс нь тийм хайр дурлалыг харуулж байгаа. Одоо Базил гээд өсчинд гол дүрийн залуу маань жоохон мөнгөгүй ядуу байхгүй. Тэгээд аав нь болох дээрс Китригийн аав нь одоо тийм баян үнэтэй суулгах гад. Ерөөсөө охиноо ерөөсөө л баян л ээжвэл хамаагүй хин ч хамаагүй суулгах. Ерөөс тэгээд хамгийн сүүлд нь ерөөсөө хайр дурлал үнэн сэтгэл бас ялт юм аа гэдэг гэдгийг харуулсан. Тийм утгатай. Тийм бүжгийн жүжиг байх. Манай сайхан очиж үзэх байхаа гэж бодож байна. Тийм маш гоё тийм үзэх юмсан гэсэн хүслийг ингээд төрөлтөл ярьж байлаа. Нэрээ Испан бүжигчин тийш үү те. Тий. Тэр нэг яг арай онцлогчтой те. Тий. Характертай. Хурц эрэмгийн хөдөлгөөнүүд. Тэгээ энэ удаа тавигдж байгаа нь яг тэгж Испани бүжигтэй хослуулж гинөө. Ер нь хүмүүс ингэж ер нь уус анх тавигдахдаа л яг ингэж тавигдсан. Одоо манад тоогсноос 1972 оноос хойш яг энэ хэлбэрээр л явж байгаа. Баг бүрэлдэхүүн болон найруулагчтэй за бас одоо баг бүрэлдэхүүнийхаа талаар бас танилцуулбал. Одоо бас хичнээн бүжгийн жүжигчид бас оролцож байгаа болоо. Одоо нийт юу яах юм бол 40-с одоо 50 бүжигчид одоо энэ нийт уран бүтээлчдийн одоо бүжигт нь оролцож байгаа. Одоо маасны балетын бие бүрэлдэхүүнүүд гэдэг ерөнхий хүмүүсүүд дээр бүрдээд одоо дээрээс нь солистууд туслах 2 дугаар дүрийн солистууд гэж байгаа, 1 дугаар дүрийн солистууд гэж байгаа. Бас тийм байна. Тий. Тэгээд одоо энэ тоглох маань 4 сарын 18-19-нд 18-нд маань 2 өөр гоцлол тоглоно. Бит хоёр болох дээрээс 19-нд бүтэнсээ өдөр тоглогдох юм. Тий. Зөв. Тий. 2 өдрийн 1 өдрөнд тоглох гэсэн үг. Тий. Ер нь дөр бүжгийн эрдмийн театрын хувьд он гарснаас хойш ер нь хичнээн жүжиг тавьчихв. Ер нь цаашлаад бас ямар жүжиг
тоглолтууд тавигдах төлөвлөгөөтэй байна. За он гарснаас хойш за анх хунтнуур тоглолоо. 2 сарын 14-15-нд биш ээ. Зээлээ. 2 сарын 15-нд Дон Кихот тоглосон. За яж байгаа. Хунтнуур чинь 3 сарын 14-нд тийм ээ. Он гарснаас хойш үүллийн 3 толгойг Монгол бүжгийн жүжиг тоглолт тоглосон. Тэрний дараа Дон Кихот тоглосон. Тэгээ Хунтнуур тоглосон. Одоогийн байдлаар Дон Кихот тийм ба тий. Сая Спартак тоглосон юм. Тэгээ өнгөрсөн Тийш дээ тий. 2 лаг юм. Тий. Гэх мэтчлээ маш олон цаашдаа ч гэсэн одоо маш их төлөвлөгөөнүүдийг хадгалсан байгаа. Тэгээд ямар ч 6 сарын дундуур бас Хунтнуур тоглохдох юм. 2 удаа. Хунтнуур тоглохдох юм. Тэгээд энэний дараагийн 2-7 хоногийн дараа Багчсраа гэдэг оргил булаг бас тоглохдох юм. Тийм бүжгийн жүжигд байгаа. Тэгээ бас 6 сарын 1-нд 1-2-нд одоо Дэггүүлиз гэдэг хүүхдэд зориулагдсан тийм гоё. Айгуу гоё цогж хаваалаг тийм хүүхдэд зориулагдсан тийм байлээ тийм. ер нь яг энэ баяр ёслолуудаар тий ер нь нэлээдгүй яг зориулагдсан тоглолтууд нэлээ их явагддаг байх та тий. Маш шахуу хуваартай л тайз манд байнгын бэлтгэлтэй, байнгын тоглолтоодтэй тий. Тэгээ манай үзэгчид ч бас үнийг хүндлээд маш ихээр одоо өргөн ирж үздэг болсон. Тэгээ үзэж байгаа үзэгчид маань ч бас одоо тий театрын соёлд одоо суралцаарай гэх мэтчлэн гоё зөвлөгөө өгөөд тоглолтондоо уриасаа гэж таярыг огсож байна. За 4 сарын 18-19-нд Дон Кихотын бүжгийн жүжиг та бүхэн ирж үзээрэй гэж уриалж байна. 5 цагаас шүү. Бити оцраарай. Манайх цагтаа гэлдэг шүү. Цагтаа гэлдэг шүү. Салбар маань болохоор тикет цэгийн зарагдаж байгаа. Мэдээж бас нүг театрын кассар зарж байгаа. Тийм бас театрын кассар зарагдаж байна. Өөрийн биеэр болон онлайнаар захиалж авах боломжтой юм байна. Тэгээ гайхалтай мэдээллийг хүргэсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд 19-нд бас 18-19-нд тий үзэгчдтэйгээ за уулзах нь байна. Та бүхэнд маань таалагдсан гэдэгт найдаж байна. За бидний өнөөдрийн зочноор Улсын Дүр бүжгийн Эрдмийн театрын тэргуун гоцлооч Нацагдорж, Улсын Дүр бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч Инхч нар оролцлоо. За хамт исэн үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш хэрэг уулзтлаа. Түр баяртай.